За яг юу юм шиг байна те. Та бүхэн энэ улсын нийт гадаад өнөөгийн нөхцөл байдал гэдэг чинь мөртлөө 24 оноор л яриад ах шиг байна л да. Одоо ингээ 25 он дуусчихээн. Тэгээд яг одоо 25 оны дүнгээр бол яг ямар байна вэ? Миний ойлгож байгаагаар бол Монгол улсын нийт төр бол одоо нэг 39 тэрбум доллар, бараг 40 тэрбум доллар дээр очсон байна гэж ойлгоод байгаа. Засгийн газрын өр бол нэг 9 тэрбум доллар дээр очсон байна гэж ойлгоод байна. Тэгээ бид нар бол 10 жилийн өмнө ямар байсан зээлчих зэрэглэл тэрэндээ бараг арайч хүрээчгүй. Энэ 10 жилийн хугацаанд одоо бидний байгаа байдал ийм л байгаа байхгүй юу? Ер нь засгийн газар бас энэ зээл мэйл аваад ажиллахтаа бол хувийн гэрчлэлийн хийдэг чаддаг ажил дээр бол зээл авч оруулах шаардлага байхгүй. Хувийн гэрчлэлийнх нь өөрсдөө аваад яаж тэр нөхцөлийг бүрдүүлж өгмөр байгаа. Тэгж л ажиллаж өгөх шиг байна. Та бүхэн одоо энэ зээл аваад хийсэн засгийн газрын зээл аваад хийсэн ажлуудаа аудит оруулсан уу? Дотоодын аудитыг оруулсан уу? Гадны нэр үнэтэй байгууллага аудитыг оруулж аудит хийлгсэн үгүй юу? Яг одоо тэр зээл авах тэр газартаа зээл авч чадж байгаа юу? Хэрэг чадж байгаа бол эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал яхаараа ийм байдалд хүрсэн байдгийг. Гэрэл гэгээ дасраал одоо дулаан авч чадахгүй ийм газрууд олон л байгаа шүү дээ. Тэгээд одоо дархны зам байна. Тэрийг одоо хэдэн жил хэрэгжүүллээ? 7-8 жил хэрэгжүүлсэн. Үр дүн нь ямар байгаа вэ? Одоо болт усаагүй л байна. За нөгөө талаар одоо энэ эсэх онгоцны бодол байна. 600 сая доллар зарцуулсан. Харьцуулаад харахаар бол зүгээр нэг одоо Америкийн нэг Аляскийн жижиг готын 300-400 мянган сая доллар зарцуулаад хийсэн тэр онгоцны бодлоос доор байна шүү дээ. Одоо өргөдөх шаардлагатай болсон. Сая 500 мянган үнэтэй готын онгоцны бодол гэж байгаа. 3 сая 500. Далайд гарчгүй орны. Иймэрхүү маягтай зарцуулж байна. Сая манай Гос 2 гишүүн хэлжил байна. Тэр дулааны станц байхгүй. Эний үр дүн энэ тримийн одоо үцлэг хардаг юм байт юм уугүй юм уу? За одоо тэр бас баг тэр бөмбөшхөө доллар илүү 2-3 тэрбум солино гэдэг байгаа. Тэрний зураг төслийн нь болохоор бас 20 сая доллар хийлгэж гин гэж байгаа. Иймэрхүү маягтай явбал одоо болж байгаа мó юм уу гэсэн ийм асуудлуудыг асууж байна. Хэр зэрэг үр дүнтэй байна уу? Хувийн гэрчлэл нь болохоор нэг зээл мэйл аваад ингэж байж чадахгүй байна. Ягаад гэвэл нөхцөл байдал тэр үр дүн энэ юм нь одоо 10 жилийн өмнөх байдал дээр өнөөдөр арай гэж хүрэх гээл явна. За, гамт гişний асуултанд хариулъя. 8 номер. За, Тулгай сангийн гамт гişний асуултанд хариулъя. Засгийн газрын өрийн хувьд бол энэ оны хагас жилийн байдлаар л гүйцэтгэл гарсан байгаа гамт гişний. Одоо бол 39.5%-тай тэнцвэж байгаа дотоодын бүтээгдэхүүний номинал дүнгээр 35.5 ихт нийт байгаа. Таны ярьсан улсын нийт гадаад өрийн хувьд бол таны тоо бол зөв байна. Одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 151%-тай тэнцэж байна. За оны сүүлээр бид нар бол засгийн газрын өр бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцахад бол 43% хүрнэ гэж тооцож байгаа. За энэ нь бол засгийн газрын баталгаа энэ жил одоо их хурлаас авсан одоо зөвшөөрлийн хүрээнд баталгаагаа бүрэнд ажиллах юм бол 43% гарна гэж бодож байгаа. Хэрэг баталгаа гарахгүй бол 40.6% та байгаа. За ингээд тогтмол цаашаа буураад явахаар байгаа. За төсөвд үзүүлэх нөлөөлөл нь болохоор хүүгийн төлбөр байгаа. За хүүгийн төлбөр 2017 онд бол 1.2 их найд байсан бол одоо ч гэсэн ерөнхийдөө энэ түвшиндөө 1.3 их найд хадгалаад явж байгаа. За хувийн хөвшилд бол засгийн газрын зүгээс гадаад бондын дахин санхүүжилтийг хийж за тэр yield curve буюу нөгөө өгөөжийн мөрийг зохистой түвшинд хамгийн боломжит бага түвшинд гаргаж өгснөөр одоо манай арилжааны банкуд бүгд гадаад улсад хөрөнгө босгож байгаа. Голомт худалдаа өгжил хаан за хамгийн сүүл сая төрийн банк ингээд гадаадын зах зээлээс хөрөнгө босголоо. За зээлжих зэрэглэлийн хувьд бол бид өнгөрсөн 24 онд 10 жилийн өмнөх түвшиндээ бүрэн хүрч чадсан. За S&P Moody's дээр би нэмэх байгаа. S&P Fitch дээр би нэмэх байгаа. Moody's дээр би 2 түвшинд ингээд 10 жилийн хугацаанд бүрэн хүрсэн байгаа. За ингээд улам цаашаа сайжруулахаар ажиллаж байгаа. За нөгөө нэг төслүүдийн хэрэгжилтийн талаар. За 5 номер, 6 номер.
Гамбат гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлагын жаргал. За аудитын хувьд бол хоёр төрлийн аудит хийгддэг. Яг тухайлсан төсөл дээр яг санхүүжуулагч талаас санхүүжилт гаргаад тусгаалсан аудит хийгдээд за үүнийг нь үндэсний аудитын газар дээр нэгтгэдэг нэгдсэн тайлан явдаг. Үндэсний аудитын газараас төсвийн нэгдсэн гүйцэтгэлд хийж байгаа аудитынхаа хүрээнд бас энэ зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн дээр аудит хийгдээд ингээ явдаг. За яг хэрэгжиж байгаа төслүүдийн бодит яг үр дүнд хүрж байгаа байдал талаас бол та тухайн хэрэгжүүлэгч яамдуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах шаардлагатай гэж бодож байна. За 10 аймаг дээр бол үүссэн асуудал дээр бол яг энэ Монголын талаас хийж байгаа оролцоо за өнөөдөр хүртэл одоо энэ дуус хугацаанд дуусаагүй асуудал гэдэг олон тал дээр бид нэр эрчим хүчний яам хэрэгжүүлж байгаа байгууллагууд дээр бол шаардлагууд тавиа явж байгаа. За энэ мэдээж яг одоо дундаж гүйцэтгэл нь 45% хүрсэн байгаа учраас цаашаа бид нэр үргэлжлүүлээд дуусгах дээр яг энэ зээлийнхаа ашиглагдаагүй дүнд нь багтаагаад төслийг дуусгах дээр бол хамгийн одоо хэрэгжих боломжтой хувилбар хилцээр дээр бол сангийн ам оролцоод за энэ дээр Солонгосын бас сангийн ам оролцоод ингээд хоёр талаас хилцээрийг явж байгаа. Аудит энэ дээр нэмэлт мэдээлэл өгөө. Нарантой дарга байна. Угаасаа төсвийн байнгын орос чиглэл өгөөд нэг гүйцэтгэлийн аудит бол гүйцэтгсэн шүү дээ 2024 онд байна тий. 23-аас 25 их тэр энэ оных тэр исэн баг тий. За 5 номер. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг. За манай үндэсний аудитын газар бол санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитаар гадаадын зээл тусламжийн одоо тоо дүнг баталгаажуулах аудитыг бол төсвийн тухай хуулийн хүрээнд цаглбарт хугацаанд хийж гүйцэтгэж байгаа. За хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламжийн үр дүн өр нөлөө гэсэн аудитыг 2023 онд гүйцэтгэлийн аудитыг хийсэн. За энэ жил бид төсвийн байнгын хорооны баталж өгсөн сэдвийн хүрээнд хөдөө аж ахуйн салбараас бусад одоо салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламжийн аудитыг хийж байгаа 12 сарын сүүлээр тайлангийг хүргэнэ.